Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бид өнөөдрийн хичээлээр Италийн сууд хөгжмийн зохиолч А. Вивальдийн хавар зохиолыг сонсож, гал мандахын хөгжим дэгдээхэнээс дуугаа сурч хамтдаа бүжгэлцгээе. Хүүхдүүдээ хөгжмөө анхааралтай сонсоод доорх 2 асуултын дагуу тэмдэглэл хөтлөөрэй. Ямар хөгжмийн зэмсгүүдээр хөгжмөдөж байгааг нэрлэж бичээрэй. Хөгжмийн зохиолын хурд хүч ямар байгааг тодорхойлоорой. Цахим тесттэй ажиллаж өөрийгөө дүгнэн алдаагаа засаарай. Хөгжмөдөх хурд ямар байсан бэ? Хурдан, удаан, дунд зэрэг. Хөгжмийн зохиолын эгшиглэлтийн хүч ямар байсан бэ? Чанга, аяараас чанга, зөөлөн. Зохиолыг ямар хөгжмийн зэмсгээр хөгжимдсөн бэ? Хийл, төгөлдөр хуур, гишгүүр хөгжмийн зэмсэг. Хавар зохиолын зохиолч аль нь вэ? А. Вивальди, Wolfgang Amadeus Mozart,
Ludwig van Beethoven. Гал мандахын хөгжим дэгдээхээ нас дуугаа сурч дүүтэйгээ хамт дасгалаа хийцгээе. Дасгалаа давтаад хийгээрэй.
Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа. Гэрийн даалгаварт сурах бичгийн 44-р хуудасны асуултанд хариулж дэвтэртээ тэмдэглэл хийгээрэй.